Одоо монголчууд бол бусдаа тусдаа амьдрах. Ялангуяа бурхны шүтэж ирсэн тэр нөхцөлд бол бусдын тусыг бүтээх, буян хураах гэдэг энэ ажлыг бол их чухалчилж ирсэн бидний эцэг өвгөд. Тийм учраас энэ буян хураалтын хамгийн дээдх бол энэ мод тарих болоод байгаа юм. Яагаад гэвэл энэ дамаараа маш олон хүний Улаанбаатарт сууж байгаа одоо сая гаруй хүний амьдралыг тэтгэх ийм зүйл бол нэг мод тарих тэр авийн нэг хэсэг мод тарихад тэр авийн. Тэгээд одоо хүн бүр мод тарих юм бол Хашаанда, Хороондоо, Цэцэрлэг түрээлэндээ Улаанбаатартаа тарих юм бол Улаанбаатар явангаа одоо эрүүл саруул сайхан байх. Бидний одоо үр хөөхтүүд тэр багчууд эрүүл хөсөх. Тийм учраас энэ далдуураа явж ирээд энэ шүтэн барилгын холбоогоор тэр хүнд бол асар их буян ирж байгаа. Тийм учраас буяны дээд гэж одоо ухаантай улсууд хэлээд байгаа ийм учиртай. Тийм учраас одоо бид хичээж улайж Монгол нутгаа хайрлах. Монголынхаа дээр газар нутаг дээр оршин байгаа амьтад хүн ургамлаа хайрлах. Энэ одоо гайхамшигтай юм да. Их орноо хайрлах. Их оронч үзлийг биднүүд одоо хэд хоногийн өмнө гарсан тэр гүйж байгаа мордыг хараад үнэхээр сэтгэл зүрх. Зүгээр ухаантай биш. Тэр адуу гэдэг амьтанд тэгж яагаад бид яагаад зүгээр байх вэ? Бид хөдлөх хэрэгтэй юм байна. Энэ орны төлөө зүтгэх хэрэгтэй юм байна. Сайн сайхны төлөө одоо мод шодоо тариад ингээд буйнаа хураагаад бивэндээ тустай ажил хийх хэрэгтэй юм байна шүү дээ. Тэр морь явж байгаа тэр унгыг яаж хайрлж азрагнаас нь хүртэл хармалж байгаа. Тэгээ эхийн нэрхтээ зэрэг хөөхөн холдоод явчихж байгаа. Тэр уул аваа эргэж байгаа. Нэгнийгаа түлхээд бүр зориуд эргээд тэгээд байж байгаа эднүүч нь бол Монголын нутаг дэвсгэр дээр байгаа тэр амьтад хүртэл ухаангүй гэж бид үздэг амьтад хүртэл тийм ухаан гарч яхад бид ягаад ухаан гаргаж болохгүй энэ цөлжилтөөс хамгаалах энэ одоо хүн ардаа эрүүл сайхан амьдрахын төлөө бид буян хураацгаая мод тарьцгаая гэж ингэж хэлэх нь байна. Хүн бүр мод тарьцгаая.